Таны амьдралд одоо хамгийн гол сорил одоо юу бас юу даман туулах хэрэгтэй вэ? Одоо харцгаая. За 2 хөдөр байна. Аль өөр чинь нүдэнд очиж байгаа хөдрийг сайхан сонгоорой. За 3 2 1 хөдөр сонгосон гэж найдаж байна. За эхний хөдөр 5 зоос. Юу яана? Яалтчгүй амьдрал тийм бас гүрийх ёстой, давж туулах ёстой тийм сорилтын юм бол байна. Зарим сорил бол зүгээр л тийм зайсан толгой явж байгаа юм шиг, зарим нь үнэхээр тийм боогдууч юм эсвэл цэцэг рүү гарч байгаа шиг тийм жоохон лайтай сорил байдаг үйл байдаг. А яг тийм төрөл ялангуяа тийм санхүү ажил карьер тал дээр бол танд байна. Та тэрийг яалтчгүй нэг эрийн сайнаа болохгүй бол эмийн сайндаа одоо давж туулах сурвал аргагүй байна. За харин хоёр дахь хөдөр 2 сэлэм. Ер нь шийдвэр гаргах гэж байгаа бол юу ямаар байна? Нэгдүгээр бүх юмыг тодорхой болгож байж, хоёрдугаар зөвөн совингоо сонсч байж, гуравдугаар хүмүүсээ сайн ярилцж байж, тэгээ зөвөр нь хүмүүсээ нэг дуртай таарсан одоо дулахтай биш, яг нэг одоо зөв одоо ухаалаг энэ асуудал чинь бодтой шийдвэр өгөхөд хүмүүстэй сайн ярилцж шийдвэрийг гаргахгүй бол бас дутуу шийдвэр гаргах юм эсвэл амар тийм эргэлзээд цаг алаад байгаа юм шүү дээ гэдэг хөдөр гарч иж байгаа юм аа.